За цэлмүгээ энэ шийдэ авах юм дөө. Барилгын ханы эзэхүү 1.8 м куб гэдэг бол хоёулаа эхлээд энийгээ сантиметр куб руу шилжиж ирнэ. 1 м куб гэдэг чинь нэгийг үржих гээд 1 м 100 см учраас 100 см-ийг үржих 100 см үржих 100 см гээд энэ чинь 1 сая сантиметр куб болох гэсэн үг. Тэгэхээр хоёулаа 1.8 м кубыг сантиметр куб руу шилжүүлэх юм бол сая 800 см куб. За ийм эзэхүүнтэй ханаа өрөх гэдэг. За одоо эндээс нэг тоосох чинь өөрөө ийм параллел үйл хэлбэртэй шүү дээ. Тэгвэл тоосны чинь урт нь өөрөө 25, өргөн нь 12, зузаан нь гэдэг чинь өндөр нь гэсэн. Параллел үйл эзэхүүнийг яаж болох вэ? Суурийн талбайг ингэж өндрөөр үржүүлээд авчихдаг. Эзэхүүн маань юу болох вэ? 25-ыг үржих нь 12, үржих нь 6 гээд хэд юм? 150-ыг 1800. 1800 см куб нэг тоос. За одоо ийм ханыг ийм тоосгоор дүүрнэ хэдэн шиг байх вэ гэхээр нийт ханыхаа эзэхүүнийг хоёлоо эндээ хоочих юм бол 1000 ширхэг тоосоо орно. За нэг бодлого нэгээд болчих. За явж.